asked me how I know. I smiled at them and said she told me so. Everybody asked me how I know. I smiled at them and said she told me so. Сайн бацгаана уу, би энэ бичлэгээрээ Монголдо сурахад ямар боломжуудыг оюутнууд маань илүү боломжтой талаар танилцуулахыг зорилоо. Ингээд та энэ бичлэгээр Монголд оюутан болсноор авч болох 5 боломжийг мэдэх боломжтой. Эхний боломж нь сургалтын тэтгэлгүүд. Миний авсан 100% тэтгэлэг нь Монголд хамгийн том тэтгэлэг бөгөөд оюутлогын компаниас оюутнуудад өгдөг байгаа. Тэгээд би 12 дугаар ангидаа оюутлогын компаниас санаачилдаг залуусын хөгжлийн хөтөлбөрт материалаа явуулаад тэнцэн байгаа. Тэгээд үүнээсээ 70 сурагчийг 8-7 хоног сургалтанд хамруулад тэгээд түүний 40 сурагчийг шалгаруулж аваад 2 сарын турш төсөл хэрэгжүүлсэний үр дүнд шилдэг 19 сурагчийг үлдээж түүний 5 сурагчийг сонгон шалгаруулад тэгээд тэтгэлэг олгосон байгаа. Үүний 5-д багтаж чадсан учраас би 1-р курсээс эхлээд сургалтын төлбөр болон сар бүрийн 200,000 төгрөгийн стипенд тэгээд хэрвээ оюутны байранд амьдрах бол оюутны байрны төлбөр тэгээ бусад оюутлогын компаниас зарладаг сургалтуудад хамрагдах боломжтой болсон юм аа. Яагаад ийм бичлэг хийх болсон бэ гэхээр эсэлтийн ерөнхий шалгалт эхэлсэн байгаа. Тэгээд үүнтэй холбогдуулаад Монголд сурах эсвэл гадаадд сурах гэсэн ийм хоёр сонголт дээр тулгарсан сурагчдаа зориулаад хэрвээ Монголд сурах юм бол ямар боломжууд байдаг болоод ямар зүйлүүдийг 4 жилийн хугацаанд амжуулж болох боломжтой вэ гэдэг талаар өөрийнхөө туршлагыг хуваалцахаар шийдлээ. Тэгээд дараагийн боломж нь болохоор та Монголд сурснараа хажуугаар нь мөн цагийн ажил хийх боломжтой. Тэгээ би оюутан цагаас эхлээд ямар цагийн ажлууд байна тэр талаар судалгаа хийж байгаа. Тэгээд яг хичээлийнхаа хажуугаар хийх боломжтой ажлуудаас ингээд хайдаг байсан. Тэгээд яг тухайн үед залуусын хөгжлийн хөтөлбөрийн сургагч багш шалгаруулж аавна гэсэн оюутлогын компани ажлын байрны зар харсан. Тэгээд 1-р курсын оюутан хэдий ч одоо түүнд одоо өөрийгөө голохгүйгээр материалаа явуулснаар би сургагч багшаар ажиллаж эхэлсэн байгаа. Тэгээд ажлын ярилцлаганд орсон, ТV-гээ бичсэн, ажилд орох хүртэл бичсэн зэрэг янз бүрийн одоо туршлагуудыг хоримтлуулж авч чадсан. Тэгээ Facebook-ээр ингээ ажлын заруудыг хараад байж хахад мөн сургагч багшийн ажлын зар байсан. Тэгээ тэр ажилд болохоор мөн материалаа явуулаад тэнцэн байгаа. Тэгээд ажлын ярилцлага өгөхөөр очтол тэр маань болохоор байгууллагуудын ингээ ажилтнууд байнга сургалт авдаг. Тэгээ тэр сургалтыг явуулдаг компаниас. Тэгээд тэр нь болохоор цоошин байгуулагдсан. Тэгээд сургалтын супермаркет гэж хэрлэж болно. Тэгээд тэндээс онлайнаар ороод тухайн одоо байгууллагын хүний нөөцийн менежер ажилчдаа ямар ч сэдвээр ямар ч багшаас одоо сургалт авах боломжтой. Энэ компани мөн нэг хэсэг болж чадсан байгаа. Оюутны одоо 4 жилийн хугацаанд хийсэн 5 том зүйлийнхаа товч хураангуй байдлаар хийлж байгаа. Би Монгол улсын их сургууль бизнесийн сургуульд сурдаг. Тэгээд яг 2 дугаар курсийнхаа зуны амралтаар би Америкт 3 сар ажиллаж аялж агаад ирсэн. Энэ нь болохоор work and travel гэдэг оюутнуудад зориулсан хөтөлбөр байдаг. Тэгээд энэ хөтөлбөрт бүртгүүлээд визэнд ороод яг шалгуурт нь хангаж чадах юм бол 3 сарын хугацаанд Америкт очоод яг одоо урьдчилан сонгон шалгаруултанд орсон, тохирсон ажлын байранд очоод тэгээ ажиллаа хийгээд түүнийхээ хажуугаар Америк орноор аялах боломжтой ийм хөтөлбөр байгаа. Энэ болохоор Монгол оюутнуудад бүгдэнд нь нээлттэй. Би энэ хөтөлбөрт хамрагдаад World Rock гэдэг газар очсон. Тэгээ энэ газар очоод 2 сарын турш зармигны одоо цэгт ажилласан. Гэтэ цэг гэж хэлэхгүй байна. Зармиг зардаг хэсэгт ажилласан. Тэгээд энэ хугацаанд би ингээд аяг олон видеонуудыг хийсэн. Тэгээ энийг ингээд багцлаад хит хитэн влог болоход оруулсан байгаа. Та хэд үзхийг хүсэх юм бол би доор линкийг үлдээчихье. Тэгээд ороод үзээрэй. Энэ хөтөлбөрт 3 сар ажиллах эрхтэй боловч 2 сар ажиллаад явсан. Яагаад вэ гэхээр яг үргэлжлүүлээд би Америкаас Япон улс руу явсан. Яагаад явсан бэ гэхээр Японд оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах
сурахаар шийдээд түүнийгээ бас аль жилийн өмнөөс материалаа явуулаад англи хэлээ бэлдээд зорилгоо биелүүлсэн байгаа. Яагаад заавал Япон явах гэсэн бэ гэхээр би аль бас оюутан болсон цагаасаа нэгдүгээр курсээс Монгол улсын сургуулийн маань номын сангийн ард Монгол Япон төвгээ байдаг. Тэгээ тэр төвийг хараад тэгээ Facebook руу ороод яг Япон хэлний сургалтаа яаж явуулж байгаа. Тэгээ кимоно өмссөн, хоол хийж байгаа ингээд хэлээ соёлоороо дамжуулаад сурталчилж ирсэн. Тэгээд үүнийг хараад бүр үнэхээр Япон хэл сурахыг хүссэн. Тэгээ Япон хэлний сургалтанд бүртгүүлээд хэдий хичээл ажил ихтэй байсан ч гэсэн өөрийнхөө ингээд сонирхлоо дагаад шинэ хэл сурсан. Тэгээд Япон хэл сурж байгаа хавцад бүр Япон явахыг маш их хүсээ. Тэгээд яаж явах боломжтой талаар судалсан. Тэгээд аялна гэхээр арай өртөг өндөртэй газар, тийм учраас бас яаж явах боломжтой вэ гэд энэ байдлаар ингээд судалсан чинь мөстэй Японы маш олон их сургуулиуд гэрээтэй байд юм лээ. Тэгээд хамтын гэрээний зарчмаар оюутнуудаа ингээд солилцооны хөтөлбөрт хамрагдуулах боломжтой. Тэгээд би яг тухайн үед оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдана гэдээ бүр ингээд дэвтэрдээ биччихсэн. Тэгээ яг 2 дугаар курсынхаа намраас эхлээл яг одоо яаж Япон явах уу, яаж одоо ингээд одоо сургалтын төлөвлөгөө бичих үү, яаж эсээгээ бичих үү, яаж одоо ингээд англи хэлээ батлах уу тий. Энэ байдлаар бэлтжижсэн. Тэгээд Akita International University-гийн оюутан солилцооны хөтөлбөр зарлагдсан. Тэгээ түүнд материалаа өгөөд 3 сарын хугацаанд хариугаа хүлээгээд тэгээд яг Америк явахынхаа өмнөх сард нь мэдээд тэгээд Япон явах бэлтгэлээ хангаж исэн. Тэгээд би Японд очиод 6 сарын турш амьдарч сурсан байгаа. Тэгээд энэ сургууль нь болохоор маш даваа талтай сургууль байсан. Яагаад гэвэл бүх хичээл нь англи хэл дээр явагддаг. Тэгээд global business болон global relations буюу олон улсын харилцаа, тэгээд бизнесээр олон улсын бизнесээр голцсон одоо оюутнуудаа сургаж гаргадаг. Тэгээд дандаа гадаад оюутнууд их хөвчлэн байдаг учраас надад бол маш давуу талтай байсан. Тэгээд дараа нь болохоор ямар давуу талтайсан бэ гэхээр тэр сургуульд 20 гаруй орны 200 гаруй 300 орчим гадаад оюутнууд яг надтай адилхан солилцооны хөтөлбөрөөр очсон. Тэгээд яг тухайн тэр Япон улс хэдий ч маш олон улсын соёлтой танилцаад олон улсын найзуудтай болж чадсан. Тэгээ мөн яг энийг яаж өөртөө ашигтайгаар одоо би болгосон бэ гэхээр би үргэлжлүүлээд тэндээ 3 дугаар курс гэдэг байдлаар сурсан. 2 дугаар курсээ төгсөж очсон хэдий ч 3 дугаар курс гэж эхлээд тэгээ буцаж ирээд би 3 дугаар курсынхаа хаврын улиралдаа суугаад одоо 4 дугаар курс гээд ямар ч цаг хугацааны хувьд алдсан зүйлгүй боловч олсон зүйл маш ихтэйгээр ингэж их сургуулийнхаа 4 жилийг яг ном журмынхаа дагуу явж байгаа. За дараагийн авч болох ямар одоо боломж байдаг вэ гэхээр оюутны дадлага хийх. Их сургуульд орох юм бол лекц гэдэг нь багш зөвхөн өөрөө яриад онлоо заадаг бол семинар нь баг зэрэг дадлага хийгээд онлоо баттгах байдлаар хичээл маань явагддаг. Яг их сургууль дээр бол онол кейс ажилдаг хэдий ч яг бодит байдал дээр хийх практикийг зөвхөн дадлагаар олж авдаг. Тийм учраас би оюутан болсон цагаас эхлээд хаана дадлага хийх боломжтой талаар судалж үзсэн. Ингээд эхлээд том компаниудаас судалгаа хийж үзээд оюутлага компани оюутны дадлагын хөтөлбөрийг ер нь ах эгч нараасаа сонсоод тэгээд мөн хамт сурж байгаа оюутнуудаас сонсоод илүү одоо надад хэрэгцээтэй байна гэж үзсэн. Өвдөцийн юм ингэж ороод ажил мэргэжил хийсгээс дадлагын ажилтны онлайн анкетыг бөглөөд явуулсан байгаа. 3 сарын хугацаанд оюутлага компанид хүний нөөцийн хилтэс дадлага хийсэн. Тэгээд яг тухайн хугацаанд болохоор юу хийсэн бэ гэхээр одоо яг чухал яг л нэг ажилтан шиг нь тэгээд үүрэг даалгавар аваад түүнийхээ төлөө бас хариуцлага хүлээдэг. Тэгээд шинэлэг санаагаа үнэлүүлж чаддаг. Дадлагжигч ажилтан гэдэг нь яг үндсэн ажилтнтайгаа адилхан өөрийн гэсэн access cardтай, өөрийн гэсэн компьютер ширээтэй тэгээд мөн өөрийн гэсэн одоо тэр тухайн байгууллагын системд нэвтрэх нэр кодтай ч юм уу тиймэрхүү байдлаар байдаг. Тэгээд бусад одоо хилцсэн ах эгч нараасаа мөн суралцах нээлттэй боломжтой байсан. Тийм учраас яг тэр 3 сарын хугацаанд бол би маш олон зүйл сурч авсан. Тэгээд би хизээч кофе зөөж жижиг ажилд бол зарагдаж байгаагүй. Өөрийнхөө өөрийг даалгаврыг хийж явсан учраас тэр дадлага бол хамгийн үр өгөөжтэй дадлага байж чадсан.
За энэний хажуугаар болохоор яаж тэтгэлгээ үргэлжлүүлсэн бэ гэхээр манай тэтгэлэг ер нь ихэнх тэтгэлгүүд гол ч оноо болон нийгмийн итвхийг харгалзаж үзэж тэтгэлгээ үргэлжлүүлэх хэсгээ шийддэг. Тэгээ хэрхэн одоо Монгол Улсын их сургуульд 1-р курсээс эхлээд өндөр голчтой суралцах вэ? Хэрхэн оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдаж байгаа бол олон кредит судлаж цаг алдахгүйгээр үргэлжлүүлэн сураад цаандаа төгсөх үе талаар бас би зөвлөгөө видео оруулахыг хүсэж байгаа. Тэгээд энэ удаагийн видео маань ингээ урт болох гээд байгаа учраас товч амжилтуудаа туулсан түүхүүдэд хуваалцаад энэ удаа ингээд дуусгая. Тэгээд та бүхэн маань хэрвээ үргэлжлүүлээд асуух зүйл байх юм бол доор үлдээгээрэй. Хэрвээ бас өөр төрлийн зүйл асуухыг хүсэх юм бол надтай нээлттэй холбогдоорой. Би аль болох хариу өгөхийг хичээнэ. Бас их сонирхолтой сэдв байх юм бол мөн адил видео болгоод оруулахыг хичээх болно. Ингээд та бүхэнд баярлалаа. Тэгээ Монгол Улсад оюутан болоод маш олон зүйлүүдийг суралцгаад туслалцаа үзүүлсэн хамгийн том миний оюуны хөрөнгө оруулагч болж чадсан оюутлахаа компанид хувийнхаа зүгээс маш их баярлмаар байна. Тэгээд та бүхэнд баярлалаа. Мөн Монгол Улсын их сургууль болон тэгээд эцэг ихтэй маш их баярлмаар байна. Тэгээ олон зүйлийг амжуулахад цаг хугацаагаар тэгээд маш олон зүйлээр дэмжиж өгсөн та бүхэндээ баярлалаа. Тэгээд эсэлтийн ерөнхий шалгалтанд орж байгаа дүүнертэй болон бусад их сургуулийн өөр одоо ямар нэгэн боломжийг хайж байгаа, тархин цангаж байгаа оюутнуудтай ч гэсэн амжилт хүсье. Тэгээд лайк дараарай. Тэгээд бусадтай найзуудтай хуваалцаарай, дүүнертэй, хүүхдүүдтэй хуваалцаарай. Тэгээд миний дараагийн бичлэг хүртэл түр баяртай.